Жижи багшийн ярилцлага ястай гоё боллоо шүү те. Манай багийн удаа өрсөлдөөнгүй шууд явах байхаа. Хөөе Зунаа, сайн уу? Хай. Сайн уу юу вэ? Бид хоёр амар азтай ярилцлага авах хүнээ яг хажуугаасаа олвол яах вэ? Тэр нь тэгээд хэн байсан гэж санана? Мэдгүй. Жижи багшаа, чи итгэхгүй дээ. Үнэхээр гоё ярилцлага болсон. Ээж. Би нэрээ яагаад сансангүй вэ? Ээжтэй ч ярих дөх ястай их биш үү? Ардчилсан намын анхны гишүүн болж байсан энтер гэдэл. Наадхыг чинь бид нэр сайн мэдэхгүй болохоор яг үнэндээ асуугаагүй юм байна. 30 жилийн өмнө ардчилсан холбоо анх дугаар их хурлаа хийж байсан байна лээ. Тэр их хурал дээр Монголын 2 дахь улс төрийн нам байгуулагдлаа. Гишүүн болохыг хүсэж байгаа хүмүүс бүртгүүлээрэ гэж зарлагт нь ээж хамгийн түрүүнд очиод гарын үсгээ зорчихсон гэсэн. 2 дахь улс төрийн нам гэж юу гэсэн үг юм? Социализмын үед Монголд ердөө ганцхан нам байсан гэдэг. Өөр үзэл бодолтой байх хориотой. Өөр нам, эвсэл холбоо байгуулах бол бүр төрийн эсрэг гэмт хэрэг тооцогддог байсан гинлээ. Тийм үед шинээр улс төрийн нам байгуулахаа зарлана гэдэг чинь асар том эр зэрэг байсан гэдгийг. Йоо, танаа ээж нэр үнэн кул юм аа. 1990 оны 2 дугаар сарын 18-нд болсон Монголын ардчилсан холбооны анх дугаар их хурал дээр Монголын ардчилсан нам байгуулагдсанаа аль биесээр зарлаж Монголд олон намын тогтолцоо жинхэнэ утгаараа бий болох эхлэлийг тавьсан.